За өнөөдөр би та бүхэндээ Йошуагийн амьдралаас сурах 5 сургамжийн талаар хуваалцахыг хүсэж байна. За Йошуа бол 2 дугаар үеийн удирдагч байгаа. Эхний үеийн удирдагч бол Мосе байсан. Мосе бол үнэхээр агуу хүн байсан. Тэгээд тэр агуу хүн нас урсны дараа түүний одоо дуусгаагүй ажлыг гүйцээх ажлыг бол Йошуа хариуцсан. Маш их эсэргүүцэлтэй өөрөө ч бас чадахгүй гэж хэлээ зүгтмаар байсан ч гэсэн үнэхээр Йошуа Бурхны амлалт үгэнд итгэж зоригтойгоор түүний орыг залгаж үйлчилсэн байна. За Йошуа бол 40 жил Египтэд амьдарсан. 40 жил цөлд амьдарсан. Тэгээ 30 жил Канаанд амьдарсан ийм хүн байна. За Йошуагийн талаар Библиэлд олон газар хэлсэн. Ер нь Библиэлд 3000 гаруй ирчүүдийн нэр байд юм байна. Зарим хүний нэр бол зүгээр л нэрэнд дурсагсаад өнгөрдөг. Заримх нь тэгжээ тэд насчээгээ тэгээ дуусаа. Харин Йошуагийн үед болохоор маш олон газар Йошуа тэгжээсэн, Йошуа ингэж хэлжээсэн, Йошуа ингэж амьдарсан, Йошуа ингэж пакталсан, Йошуа ингэж гимшээд ингэж яасан гэдэг ингээд түүний амьдралын баг панорам зураг харж болохоор тийм библиэшлүүд байдаг. За Йошуагийн амьдралаас сурах 5 сургамжийг бүгдээрээ хамтдаа сурах. Нэгдүгээрх нь Йошуа бол үнэхээр дуулууртай байдлын үлгэр жишээ юм байна. Дуулууртай байдлын үлгэр жишээ. Гитлэл номын 17 дугаар бүлгийн 9 10 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн. Гитлэл номын 17 дугаар бүлгийн 9 10 дугаар ишлэл. Тиймээс Мосе Йошуаг ирчүүдээс сонг, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би Бурхны тайгийг гартаа бариад толгодын орой дээр зогсно гэв. Мосегийн хэлсэн ёсоор Йошуа үлдэж Амалекийн эсрэг байлдав. Мосе Аарон хурнаар толгодын дээр орой дээр гарлаа гэсэн. Бид энэ тулааны тухай мэдэнтэй Мосегийн 2 тал Аарон хур 2 түүний гарыг өргөөд байсан. Ягаад удаан гараа өргөх юм бол чинь цуцсан шүү дээ. Тэгээд дээрэс нь таягтай байсан. Тэгээд түүний 2 талаас нь түрчээсэн Аарон хур 2 тэр 3 залбирч явах үед Йошуа тэр хүндийд Амалекуудын эсрэг тулдаанд орж ялалт байгуулсан байна. Мосегийн зааврыг шууд биелүүлсэн хүн бол Йошуа. Ийхүү дуулууртай байснараа Йошуа Мосегийн туслах болдог. Мосегийн туслах болдог. Дараа нь Мосегийн даатгавраар Канаан руу 12 туршуудыг илгээх дотор Йошуа бас багтдаг. Тэгээ Библиэлд Мосегийн явуулсан 12-оос Калеб, Йошуа 2 өөр сүнстэй хүмүүс байлаа гэж тэмдэглэгдсэн байна. Яагаад өөр сүнстэй гэхээр тэр хүмүүс нь итгэлийн сүнстэй байсан. Бурхны бидэнд амласан Канаанд боломжтой байна. Тиймээ мэдээж тэнд авраг том биетэй хүмүүс байсан. Тиймээ тэд үнэхээр сүрдмээр байсан. Гэхдээ Бурхан бидний талд байгаа учраас бид чадна гэдэг тийм итгэлийн сүнс байсан. Нөгөөдөл нь болохоор боломжгүй юм байна. Техник эдийн засгийн хувьд, цэрэг зэвсгийн хувьд, сэтгэл санааны хувьд, маргалын хувьд ер нь энэ бол бүтэхгүй юм байна гэж хэлсэн. Тийм учраас тэд хоёрыг өөр сүнстэй хүмүүс гэж тодорхойлсон байна. Цөлд 40 жил Израильчууд тэнэмшлэгсэн Мосегийн туслах явсан Йошуа Мосег нас барахад түүний дараах удирдагч болсон талаар Йошуа номын 1-р бүлгийн 5-аас 11-ийг унших юм бол та тэндээс тодорхой харна. Йошуагийн удирдлага дор хичнээн эсэргүүцэлтэй байсан ч гэсэн Бурхан амласан газар нутгийг Израильчууд эзлэн авах гайхамшигтай өвөгийг өгсөн. Йошуа тэр Йордоны эсрэг талд байдаг Небо гэдэг уул байгаа. Улаанбаатараар болох юм бол зайсан толгой гэсэн. Туулын цаан зайсан толгоос хотыг хардаг шиг Небо уулнаас Йордон голыг гатлан 7 жилийн аян дайныг хийж Канаан нутгийг эзлэн авдаг. Йошуа үнэхээр Бурханд дуулууртай байсан. Йошуа эзэн дуулууртай байх үед Израиль хөгжин цэцгэлсэн. Удирдагч хүн эзэн дуулууртай байх үед түүний удирдлага дор байгаа хүмүүс нь өрөөгддөг. Үнэхээр өрөөгддөг. Аав ээж нь Бурхан дуулууртай байд хүүхдүүд нь өрөөгдөг. Пастор нь Бурхан дуулууртай байд чуулган нь өрөөгдөг. Альва нэгэн байгууллагыг удирдах байгаа христчин удирдагч хүн бүх тал дээр Бурхан дуулууртай байх үед тэр байгууллага, тэр бизнес нь бас өрөөгддөг. Яагаад гэвэл Бурхныг дуулууртай байх үед л Бурхан
өрөөнэ гэж Бурхан амласан байна. Бурханы өрөөл бол дандаа болцолтой байдаг. Тийм учраас Бурхан болцолгүйгээр хайрлсан боловч болцолтойгоор өрөөнө. Амен. Тийм учраас бид үнэхээр дуулууртай байх. Бурханыг дуулууртай байна гэдэг нь нэг Библийн багш юу гэж хэлсэн бэ гэхээр яг одоо хувь салхи одоо тийм ээ хар салхи болох үед хар салхины голын тэр юм тэр орчин байд юм байл тэрийг болохоор нүд гэдэг юм бэ. Хар салхины нүдэн дотор байхад тэр гадуур амар юм болж ирсэн гэсэн тэр нүдэн дотор амар амар тайван байдаг гинэ. Бурхныг дуулууртай байх үед хичнээн эдийн засгийн хямрал, хичнээн улс орны хямрал, хичнээн янз янзын болж ирсэн гэсэн Бурхны үгэн дуулууртай байх үед тэр хүн амар тайвнаар амьдрэх юм аа. Амен. Хоёр дахь сургамж. Йошуа бол эргэлзээгүйгээр гүйцэтгэгч байсан. Намайг дагаад хэлдэ эргэлзээгүйгээр гүйцэтгэгч. Бурхан тэг ингэж хэлсэн байхад маш олон хүмүүс бодоод байд. Тооцоолоод байд. За тэгвэл тэгэх юм байна. Хэл ингэх юм байна гэх. Харин Йошуа бол үнэхээр Бурхан тэг гэвэл Бурханы үгний дагуу шууд гүйцэтгэдэг хүмүүс. Шууд хий гэж Nike-ийн өрөө шиг тий just do it гэдэг шиг Йошуа шууд хийдэг. Эргэлзэхгүй. Яг Бурхан хий гэсэн хэмжээс хийх ёстой. Йошуа хэдийгээр айж байсан ч гэсэн эзний хэлсний дагуу үг дүү ямар ч эргэлзээгүйгээр Бурханы хийгснийг шууд хийдэг байсан. Тэр мэдрэмжээ хүлээгээгүй. Зохистой бүх нөхцөл байдал 100% гоё болж бүрдхийг хүлээгээгүй. Харин эзний тушаалыг тушаал ирэнгүүт цэргийн эр хүн шиг биелүүлсэн байна. Тэр эзний үгийг дагахын тулд олон хүний санаа бодлыг сонсоогүй. За бүгдээрээ санал хураая. Эзэн ингэж хэлсэн байна. Та нар дэмжиж гэнэ үү? Янгичо пастрын жишээ. Янгичо пастор өөрийнхөө анхны цуцаанд маш амжилттай байх үед түүнийг Йоида аралд очиод Йоида арал дээр газар аваад тэнд байшин барь гэсэн. Тэгээд ахлагч нарын зөвлөлдөө хэлсэн. Бурхан надад ингэж хэллээ. Санал хураая гэж. Тэгээд ахлагч нар та ястаа ойлгохгүй байна. Эдийн засгийн хямрал болсон байна. Тэгээ ийм хэцүү цаг үед газар аваад байшин барина гэдэг бол маш хэцүү зүйл. Тэгээ Бурхан Йонгичод пастор юу гэсэн бэ? Миний үгийг санал хураалтаар шийд гэж би чамд хэлсэн үү гэсэн. Тэгээ юм гимс. Үнэхээр Йоида арал дээр очсон. Газар авсан, байшин авсан. Өнөөдөр Йоидагийн арал дээр та нар солонгос зөндөөл хүмүүс очсон байлгүй харсан байх. Тэр итгэлийн төг тэгэж хэлсэн. Йоида тэр ямар ч юм байхгүй хоосон дэлгүүд газар хөгжиж цэцгэлээгүй тийм газар байсан. Бурхан бидэнд үгээ хэлэх үед бид олон хүний саналаар тэр зүйлийг хийдэггүй. Яг Бурхан амласан л бол хийдэг. Бурхан өгнө гэсэн бол өгдөг. Бурхан тэр дуулууртайгаар түүнийг дагсан хүнтэй хамт Бурхан гайхамшигтай ажлыг хийдэг. Йошуа өнгөснийг сохроор шүтлэхгүй харин хүндэж харьцдаг байсан. Йошуа одоо цагт амьдарч ирээдүг бүтээдэг байсан. Тэр өөрийнхөө нэр төр имижээс илүү үр дүнд үн цэнэгдэг байсан. Бусдад нөлөөлөхийн тулд өөрөө хэлсэндээ хүрдэг байх ёстой гэж тэр ойлгодог байсан. Тэр өөрийн чадвараас илүү Бурханд найздаг хүн байсан. Бурханд бүх хүчээ өгч түүнд илүү үйлчилж түүнийг алдаршуулах нь Йошуагийн хамгийн дээд зорилго байсан. Эргэлзээгүй гүйцэтгэл бол Йошуагийн амьдралаас сурах хоёр дахь сургамж байгаа. Амен. 3 дугаарх нь хэлсэндээ байдаг чанар. Йошуа бол үнэхээр хэлсэндээ байдаг хүн баг. Йошуа 9-р бүлгийг унших юм бол Гибеончууд гэдэг хүмүүс гарч байгаа. Гибеончууд гэдэг хүн хажуу хөрш мөртлөө алс холоос ирсэн ядарсан хүмүүс гэдэг дүр эсгэж Йошуа болон Израильчуудыг мэхэлдэг. Тэд ирсэн мэдээллийг нэгтлаагүй. Энэ ямар үчтэй хүмүүс вэ гэдгийг тэд хүмүүс тандаагүй. Шууд хэлсэн үгэнд нь шууд итгэсэн. Тэгээд дараад нь хуурдагдсанаа мэдсэн дараа им дайрамд аль хэдийн тогтоосон учраас Гибеончуудыг тэд устгах боломжгүй болсон. Харин Йошуа 10 дугаар бүлэг дээр Гибеончууд руу дайснууд дайрах үед Гибеончууд Йошуагаас тусламж гуйсан.
Та биднийг аварна гэж хэлсэн шүү дээ. Та биднийг хамгаална гэж хэлсэн шүү дээ. Та одоо биднийг авраач хамгаалаач гэсэн. Тэгээ Йошуа бол хийж болох байсан дотроо. Та нар хогчин. Заяач ин тэрдээ. Та нар бидний мэхэлснээ санаж гэнэ үү? Одоо хариуч нь гэж байгаа. Йошуа тэгж хэлж болох байсан. Тэгэхээр Йошуа та нар хуурамч хянтанд ч гэсэн, та нар бидний мэхэлсэн ч гэсэн би эзний хүн учраас би хэлсэндээ хүр. Тэгээд Йошуа тэдний төлөө тулдаж 5 хааны эсрэг дайтаж бүгдийг нь ялсан байв. Дуулал 15 дугаар бүлгийн 4 дугаар ишлэлдэр өөрөө хохирсон ч гэсэн андгааснаас үл нисэн гэдэг үг байна. Энэ үг Йошуаг яг санагдуулд өчнөө болон цэргийн ам, өчнөө болон тэр цэрэг зэвсэг бүх юмаа өрн байж хуурамч хүмүүсийн төлөө ялд байгуулсан Йошуа бол тэр хүмүүсийн төлөө биш. Харин би хэлсэндээ хүрэхгүй бол миний эзэн муудагдах учраас би эзний нэрийг алдаршуулахын тулд би амлсандаа заавал хүрнэ гэдэг энэ зүйлийг Йошуа хийсэн байдаг. Амлалт гэдэг бол нэр төрийн баталгаа байдаг. Амлснаа биелүүлэхгүй бид нэр хүндтэй, амлснаа биелүүлэхгүй болох юм бол бид нэр хүндгүй хүмүүс болж хувирдаг. Тэр тусмаа Бурхны хүн өөрөө хохирсон ч гэсэн амлсандаа хүрнэ гэдэг бол Йошуагийн харуулсан тэр гайхамшигтай эренгийн чанарын нэг байр. Заримдаа бид хүмүүст амладаг. Тэр хүмүүс ямар өөдгөө, ямар хуурамч, ямар урагч гэдгийг бид мэдсэн мөртлөө бид заримдаа үнэхээр тусалдаг. Яагаад гэвэл бид өөрсдөө сайн болгосондээ биш, харин бидний Бурхныг алдаршуулахын тулд итгэмжтэй байдлыг бид үн цэнтэй хэмээн тооцдог. Амен. Йошуагаас сурах 4-р сургамж. Төвчээртэйгээр бэлтгэгдсэн байдал. Сайн чанарууд нэг өдрийн дотор бүрэлдэхгүй. Сайн сургалтын тулд нэг сургалтанд суугаад шууд сайн хүн болохгүй. Нэг конференцэд суугаад шууд та хүчтэй хүн болохгүй. Харин та удаан жил тэр талбар дээр ажиллаж, хөдөлмөрлөж, нар салхи, сайн муу, сайхан мухай, ядуу, баян бүх нөхцөл байдлыг туулж ээж та нөгөө болд хэрхэн хатаагдсан бэ гэдэгтэй адилхан та сайн нэгэн бол. Бурхан Йошуаг 80 жилийн турш тэр өндөрлөлт гаргаж ирэхийн тулд 30 жилийнх нь үйлчлэлийн төлөө 80 жилийн туршид тэр хүнийг бэлтгэсэн. 40 жил Египтэд, 30 жил, 40 жил Мосегийн доор цөлд бэлтгэгдсэн. Цөлд байхад түүний тулааны урлаг тиймээ Бурхан түүнийг бэлтгэсэн. Түүнийг дайн тулаанд Йошуа тиймээ сургагцсан. 40 жил боол байсан хүн яаж сэлэн барих вэ? 40 жил боол байсан хүн яаж айр өдөртөх вэ? Тэр зүйлийг 40 жилийн турш Бурхан Йошуа тиймээ цөлд байхад нь Бурхан түүнийг бэлтгэсэн. Тийм учраас тэр Канаанд 7 жилийн аян дайныг хийхдээ эцэж цуцлгүйгээр тулдсан байл. Амлсан газрыг тандуулахаар явуулахад эзэн түүний сэтгэлийг бэлтгэсэн. Би таанд юу өгөх гэж байна гэдгийг хараад ир гэж. Үүнийг vision trip гэж хэлдэг. Авах гэж байгаа зүйлээ хардаг. Бизнесийн томьёо ороод борлуулалтын албанд очиод авах гэж байгаа байшингаа харж байгаатай адилхан. Бурхан бидэнд амлсан зүйлийг бид тэгэхэд хардаг. Ийм өгөх гэж байгаа юм байна. Ийм зүйлийг эзэн бэлтгэсэн юм байна. Тэгээд дараад нь яг тэр зорилгоо биелүүлэхийн төлөө Йошуа тулцсны адилаар бид бас тийм зүйлийг хийдэг. Эзнээс хуулийг авах үед Мосетэй хамт Синай ууд руу Йошуа явсан байд. Йошуаг орхиод Мосе дээшээ явсан. Эзний үг ямар гайхамшигтай өрөөлтэй сүрдэм бөгөөд биширмээр айдас төм бүжрэхгүй гэдгийг Йошуа тэр үед өөрийнх нь үдээр харж ойлгосон. Йошуа бүхий л цагийн туршид бэлтгэсэн. Мосег насрахад Йошуа түүний оронд удирдагч болсон нь 40 жилийн турш түүнийг бэлтгэсний үр дүн байв. Олон хүн яардаг. Би одоо л номер 1 хүн болохгүй бол амьдрал нь дуусчих гэдэг. Би одоо л байна яардаг. Бүх юм эзний цагаар, бүх юм түүний цагаар ирдэг. Амен.
Хүн хоёр байдлаар өрөөгддөг. Хоёр арга барилаар өрөөлийг хүлээж авдаг. Нэгдүгээрх нь өөрийн агуу суу зэлээр арга мэхээр булаач, яарч, адгаж, шүүрч энэ минийх гэж ингэж авдаг. Ийм байдлаар авсан юм хүн юм болохгүй нэг л өдөр гарын цалаар нь алга болдог. Харин төвчээртэйгээр хүлээж, эзний цагийг хүлээж, эзэн өгөх үед амен гэд хүлээж авч байгаа, алдсан хүлээж авч байгаа тэр зүйл үр хөвгцөд нь болон түүний амьдрал өрөөл болдог. Йошуа бол үнэхээр тэр удирдлагын жолоог хүлээж авсан. Тэрс Мосе та хөгшөрсөн бай. Би залуу хүн. Одоо бидний ээлж ийм байдлаар удирдлагад хамдааг. Дуулууртайгаар төвчээртэйгээр хийгсэн юм хийгээд явсан дараа эзэн түүнийг өгсөн байд. 80 жилийн турш эзнэр тэр бэлтгүүлэгтээ Йошуа хэн болж хоёр. Йошуа дайчин болсон. Йошуа хоёрдугаарх нь эзний үгийг дамжуулагч болсон. Йошуа Мосегийн туслах болсон. Эцэст нь Йошуа Мосег залхамжлах удирдагч болсон байдаг. Йошуагийн амьдрал дэндүү гоё байсан. Гэхдээ нэг л сул тал байна. Тэр нь 5 дахь сургууль. Йошуа залхамж халаагаа бэлтгээгүй. Йошуагийн дараа гарч ирэх хүнийг тэр бэлдээгүй. Тэр дэндүү завгүй ажилласан. Тэр өөрийгөө мөнх юм шиг. Энэ би Есүс энэ сүнс явахгүй юм шиг. Тэр үйлчилсэн, ажилласан. Харин Мосе бол дараагийн үеийг бэлтгэсэн. Ер нь сайн удирдагч байхын гол шалгуур бол залгамж халаатай байх. Залгамж халаа гэдэг бол түүний амжилтын үргэлжлэл. Хэрв залгамжлагч байхгүй бол тэр хүн амжилтгүй гэсэн. Тухайн үед тэр хүн байх үед тэр хүн хийсэн бүх зүйл амжилттай байгаад тухайн хүн яваад хад хийсэн бүгдээр нурж ивэл тэр бол амжилт биш. Үнэнхээр тэр хүн залгамжлагч нь өмнөх үеэс илүү хол явж ивэл тэр хүн амжилттай хийжээ гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй. Зөвхөн өөрөө амьд байх үедээ амжилттай байх биш. Өөрөө энэ ертөнцөөс явсан ч гэсэн түүний бүтээсэн зүйлсэнд илүү өндөр, илүү хол, илүү хүн явж ивэл тэр амжилттай хүн гэсэн. Шүүгчид номын 21-ийн 25 дээр тэр өдрүүдэд Израиль хаан гэж байсангүй. Хүн бүр өөрийн нүдэнд зөв зүйтэй гэснээ үлдэж байлаа гэсэн. Энэ нөгөө Йошуагийн дараах анархизм буюу төр засаггүй, хаангүй энэ үе тухайж. Энэ үе хэдэн жил үргэлжилсэн гэж та бодож байна? 30 жил үү? 50 жил үү? 70 жил үү? Үгүй. 250 жил. Бидний шүүгчд ном уншдаг шүү дээ. Дэндүү удаан үргэлжсэн. Тэгээд ард түмэн Самуэлээс хаантай болгож айлгээд хаан засгал тогтсноор энэ 250 жилийн анархизм гэдэг үе дууссан байна. Удирдахын ухаанд Джон Максвелл 5 төвшний удирдлагын тухай ярьсан байна. За би жоохон менежментийн тухай яриад. Эхний төрлийн удирдагч бол байр суурь. Тэр хүн дарга гэдэг байр суурь гэсэн. Тэгээ өөрийгөө мундаг гэдэг ойлгосон. Би одоо тийм дарга, ийм сайд, ийм пастор юу гэдгийг одоо нэг тийм мундаг гэдэг өөрийгөө ойлгосон. Байр суурь. Хүмүүс ийм төр төвшний удирдагчийг болохлээр түүнд байр суурь байгаа учраас түүнийг дагдаг. За дарга хэлсэн чи одоо дагъя та гэх. Хоёрдугаар төвшний удирдагч бол тэр одоо хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэж явсан учраас хүмүүс түүнд зөвшөөрөл өгсөн. Та хүссэн юм надад хэлээ. Би дагнаа. Та бол зөвхөн нэгэн байр суурийн Google-тэй биш. Та бол жинхэнэ удирдагч. Та миний зүрх сэтгэлийг эзэмдсэн. Та миний итгэлийг даасан. Та хийн гэснийг хийдэг. Та үнээр хэлсэндээ хүрдэг. Та бол занчлал хандлага үр жимсээрээ танигдсан хүн. Би таны дагнаа. Би таны дагахыг би зөвшөөрч байна. Гэд өөр
Энэ бол 2 дугаар түвшин. Харин 3 дугаар түвшингийн удирдагч бол үр дүнтэй байдлаар удирддаг. Түүнд байр суурь тийм ээ хүмүүсийн зөвшөөрөл хэрэггүй. Тэр өөрийнхөө үр жимстэй байдлаараа хүмүүст нөлөөлдөг. Түүний үр дүнтэй байдлыг хараад хүмүүс хүссэн үсээгөө шуудаг. Олон хүмүүс юм яриад дууссан дараа тэр хүн нэг үг хэлэхэд бүгдээрээ шуудаг. За тэгээд яг энэ хүний хэлснээр хэлээ. Энэ бол 3 дугаар түвшин. 4 дугаар түвшин бол өөрөөсөө гадна бусдыг хөгжүүлдэг, бусад менторлдог, бусад олон удирдагчдыг босгохын төлөө хөрөнгө оруулдаг. Өөрийнхөө бүх чаддаг мэддэг зүйлээ дараагийн үедээ өвлүүлдэг. Энэ хүн бол 4 дугаар түвшин. Йошуагийн хувьд бол үр дүнтэй байсан. Гэхдээ 4 дугаар түвшин рүү ороогүй. Яагаад гэвэл тэр бусдад цаг өгөх боломжгүй, цаггүй, завгүй. 5 дугаар түвшний удирдагч бол оргил. Тэр бол хувь хүнийхээ хувьд хиндэж хүлээн шуурдаг. Тийм хүн баг. Тэр бол Мосе. Мосед байр суурь хэрэггүй. Мосед хүмүүсийн шүүл хэрэг. Үр дүнтэй байдлаар ярих ч юм биш. Бусдыг сургасан байдлаар ярих ч юм биш. Тэгээ Мосе хааж явсан хүмүүс шууд түүнийг хүндлэн түүнийг даа. Ийм 5 түвшний удирдлагын талаар Джон Максвелл хэлсэн байдаг. Йошуагд бол 3 дээр гацсан. 4 рүү ороогүй. 5-ыг бол мөрөөдөх юм биш. Тийм учраас бид эндээс юу сурах вэ гэхээр бид үр хүүхэдтэй юм зааж өгсөв. Аав нь хүүдээ, ээж нь охиндоо энийг ингэж хийдэг. Ийм нөхцөл ингэж ханддаг. Мөнгөө ингэж зохицуулдаг. Ийм ааш харилцтай хүнтэй ингэж харилцдаг. Ийм нөхцөл байдлыг ингэж даван туулаа. Ах нь дүүдээ. Би чиний чам шиг залуу байж утсан. Чам шиг дурлаж хаягдж бас утсан. Юм ингэж дуусахгүй. Дараагийн түвшин гэж байна. Дараагийн амьдрал гэж байна. Багш нь сурагчтай. Удирдагч нь дараагийн залгамж чалаад. Пастор нь чуулганыхаа гишүүд. Пастор бас хажуудаа дараагийн пастор болох юм дээ. Ингэж бид үргэлж тийм ээ авсан зүйлээ бусдад өгж явах хэрэгтэй. Яагаад гэвэл бид энэ дэлхий дээр хоосон ирсэн хоосон буцна. Бидэнд өнөөдөр энд байгаа бүх зүйл бол Бурхан бидэнд хариуцуулсан сайн яруу байгаарай. Энэ өмч хөрөнгөний агуулгад байгаа бүх мэдлэг чадвар чинь чинийх биш шүү. Чамд түр зээлдүүлсэн зүйл шүү. Хэрэгтэй хүнд нь хэрэгтэй хэмжээгээр дамжуулан өгөөрэй гэдэг нярмын ажлыг бидэнд үлдээсэн юм. Тийм учраас бид үнэхээр мэрэгэн байж ямар хүнд нь юу гэх вэ? Ямар хүнд нь юуг харамлах вэ? Ямрыг нь дэмжих үү? Ямрыг нь дэмжихгүй вэ? Үнэхээр бид сайн яр байх ёстой байдаг юм аа. Йошуагийн амьдралаас бид 5 чухал зүйлийг сурсан. 1-р нь дуудлагатай байдаг. 2-р нь эргэлзээг гүйцэтгэх. 3-р нь хэлсэндээ байдаг чанар. 4-р нь төвчээртэйгээр бэлтгэгдсэн байдал. 5-р нь залгамжлалгүй удирдагч байх. Энэ 5 зүйлийн аль нь таны сэтгэлийг онсныг би мэдэхгүй. Яг одоо өдрөө зайлтгий. Аава надад энэ зүйлийг зааж өгөөч. Аава Йошуагийн амьдралын энэ хэсгийг нь харахад би өөрийгөө харж байна. Та намайг застаад дуулж өгөөч гэж эзний өмнө залбирэн гуйцгаая. Амен. Эзэн Есүс энэ дугаа хүний бүрийн амьдрал та өөрийнхөө үгийг хэлсэн гэж итгэж байна. Бүхэл бүтэн хүний амьдралаас бидний өмнө явсан тэр агуу хүнээс тэр хүний амьдралаар Бурхан та ажиллаа хийсэн тэр гайхамшигтай үсийг бид харах үедээ Аава бидэнд засах ёстой, залруулах ёстой, сурах ёстой сургамжуудыг та өнөөдөр бидэнд товч тодорхойгоор хэлж өгсөн баярлалаа. Биднийг засаж өгөөрэй. Биднийг хүмүүжүүлж өгөөрэй. Таны алдрын төлөө жинхэнэ Есүсийн дагалдагч болгож өгөөрэй. Есүсийн нэрээр Бурханы хүмүүс нэгэн дуугаар Амен. Амен. Амен.